За одоо яг эхнийхэн тест нь яг хэдүүлээ дээр нь зүгээр зүгээр цэврээс хасгана. Тэгээд анхудагийн юм яг ийм тест нэвчлэг гэж байгаа болохоор бас нэлээ эвгүй байна. Тэгээд аюу тэнийг санагдаж байна. Тэгээд ямар ч байсан бас яг албаар ингэж яг хасгах гэж байгаа. За. За би чи одоо уцаа идүүлээ. Хөвтэйхэн. Цэвэрлжээ. Манай алчуур ханаа. Одоо яг тест хийсэн бүрийнхаа дараа хэдүүлээ яг спикер микрофон хоёрын л яг одоо шалгана. Тэгээд спикер микрофон тэгээд яг нэг камер 3-ын л одоо яг шалгана. Ямарч байсан гайг байна. За одоо ямарч байсан яг урт талынх нь камер нь бол яг зүгээр байна. Дээд талынх нь камер нь ч гэсэн яг зүгээр байна. Тэгээд спикер нь ч гэсэн зүгээр гаш байна. Гэхдээ энийг давхараа хийдүүлээ яг шалгачээ. Яг зөв зүгээр. Тийм зөв зүгээр сонсогдож байна. За хэдүүлээ одоо тест хоёрлого авъя да. За тэгээд яг бидний яг хийгээд байгаа яг одоо яг саний тестүүд яг юу гэхээр зөвхөн яг splash буюу яг ингэж хасгарч одоо цутгасан юм л одоо яг яаж одоо iPhone дисэх вэ гэдэг нь л хэдүүлээ яг одоо хийж байгаа. Тэгээд дараагийнх нь хэдүүлээ яг дээрээс нь одоо сүүгээ хасгана. Эхнээсээ л заавал iPhone дээр хасах чинь үү гэж юм шиг. Аст тэнийг юм. Зүгээр. За. Ажгаа ийшлүүлж байгаа тийч. Энд дээр хасгарсных. За тэгээд энд ихтэй арай ихсэн юу? Энд ихтэй арай л ихсэн юм шиг. За одоо хэдүүлээ арчиж хагаад зүгээр нь үгүй юу? Шалгана. За яач. Ингэж шууд хасгах чааш та амар эвгүй байт юм байна. Энд ихтэй арай л амар эвгүй байт юм байна. За одоо хэдүүлээ яг хэдүүнийхээ ярьж исэн камерыг нь шалгана. Тэгээд утасных нь спикерийг нь шалгана. Нэг ер нь жоохон загалтж байгаа шиг байна. Тамирч усан камерыг шалгачээ. За дээдлэгийн камерыг шалгачээ. Тамирч усан зүгээр байна. За одоо нэг спикерийн Замарч усан зүгээр байна. За дараагийнхаа хэсэг рүү хэдүүлээ одоо оръё да. За одоо яг видеоныхаа яг 3 дахь хэсэг рүү яг хэдүүлээ дээрээс нь кола гацтай унта хасгана. Өмнөх бичлэгэн дээр нилээн их сүүгээд ерөөсөө арай л их хасгарчлаа. Энд дэр нэг жоохон дунд хавцаатай кол хийж байгаа тасахгүй бол арай л их юм хасгараад. Тэгээд хэдүүлээ одоо зүгээр ямар ч байсан. Ямар хэмжээтэй колор хасгана да. За 1 2 3 За хэдүүлээ ямар ч байсан. За яг арчиж агаад
Гэхдээ миний бодлоор бол заавал одоо ингэж шалгадах шаардлага байхгүй юм шиг байна. Яг гайгүй өнцгөөснөөс тусч байгаа болохоор гайгүй юм шиг байна. За спикерийг шалгачаа. Тэгээ спикер нь яг адилхан сонсогдож байна. Тэгээ камер нь яг зүгээр байна. Камер нь бол ямар ч зүгээр байна. За яг дараагийнхаа хамгийн сүүлийнхаа яг асах юм лугаа одоо хэдүүлээ арья. За одоо хэдүүлээ. Кофе асах нь. Тэгээд энийг зүгээр яг өөр юу хондглоо заавал хийхгүйгээр зүгээр шууд эндээс нь л ямар ч асах юм. Тэгээд яг амар их асах гэсэн болохоор доторх хэмжээг нь бол нэлээд бага болгоцсон байгаа. Тэгээд ямар ч байсан. Энэс нэлээд том болохоор ингээд нэг жоохон ингээм. За асглаа. 1 2 3 Йоо энэ амар асгарчлаа ёо. Энд ихтэй бүр амар асгарчлаа. Зөөж харч чадах юм. Энэ алчраар нэр бүх юм харчлаа. Сүлд бүр ихтэй. Замарчсан камер нь урдлынх нь камер нь зүгээр байна. Дээдлийнх нь камер нь зүгээр байна. Дуугийн шалгая. Тийм дуу нь бол яг адилханараа дуурж байна. Тэгээд зүгээр хийж тал бүр ингээд шилэн дээр нь бүр муухай ингээд бүр зунгаарлалцлаа. Бүр муухай мэдрэгдээд байна. Тэгээд ямар ч байсан splash resistant нь маш сайн юм байна. Ямар ч байсан бүх юм нь яг зүгээр байна. За тэгээд хэдүүлээ одоо жоохон ширүүн эсгэлэг одоо шилжцгээе. За сая яг хэдүүлээ яг алчуураар ерөөсөө олигтой харцсангүй тэгээд яг буцаа ямар ч байсан шүршүүрийн усан одоо тестэн тэгээд ер нь л амар тэнийг санагдаж байна. Угаасаа л амар тэнийг санагдаж байна. Тэгээд угаасаа тэгээд одоо тэгээд угаая та. Йой. Нүунийг алчуураа орхисон юм биш үү? За байж. Энд дээр ингэж харчиж хагаад бүхэм зүгээр нь шалгачаа. Замарчсан камер л нь. За энэ камер нь зүгээр байна. Дээдлийнх нь камер нь зүгээр байна. Дуугийн шалгачаа. Тэгээ дуу нь бол яг адилхан сонсогдож байна ямар ч байсан. За одоо хэдүүлээ шууд одоо угаалтуурны усанд хийя. За тэгээд яг өмнөх саяны асгажсэн чинь яг нөгөө splash resistant гэж одоо үзүүлж байгаа. Тэгээд яг саяны яг усанд орж байгаа чинь болохоор одоо яг шүвшүрт орж байгаа зүгээр бороонд талхаж байгаа мэтийн л одоо яг ерөнхийдөө ус шиг нөлөөлж ийн гэсэн үг. Тэгээд одоо яг ер нь л яг Atlas яг юу гэж хэлдэг вэ гэхээр яг одоо шууд одоо ийм direct line-тай юм усан дунд одоо жишээ нь яг ашиглахыг болоод ингээд зөвшөөрдөггүй одоо чинь шууд урсгал ус усны яг тиймэрхүү усны төрлөнд ер нь л аюу анхааруулдаг. Тэгээд тэрийг одоо жишээ нь үл хайхран одоо хэдүүлээ шууд карантины шууд гоожж байгаа ус руу ямар ч байсан одоо барина. Тэгээд уул нь шууд ийм эсвэл ингээд яг яаж явах та хэдүүлээ юу л яа. Зөөлхнөөс нь явж байгаа л хамгийн ширүүнлэг вэ шилжээ. Тэгэхгүй бол шуу ширүү уснаас ихээр ясж байгаа. Жог айгаад байна. За тэгээд ямар ч байсан. Эхлэе да. За 1 2 3 шууд камер руугаа орчлоо. Тооч нь шууд ажиллах шиг байна. Тэгээд энэ юмсаа гараад байна. Йоо, за болие. Йоо. За ямар ч байсан. Гэхдээ гайгүй юм шиг надад ерөөс мэдэрдэг. Яагаад гэдэг мэдэхгүй байна. Гэхдээ орчсон алчаараа сайн орж байгаа. Гэхдээ миний бодлоор
гайхчихгүй л юм шиг мэдрэгдээд байна да. За. За камер нь бол зүг зүгээр ажиллаж байна. Дээдлэгэн камер нь зүг зүгээр ажиллаж байна. Тэгээд арт талынх нь лензийг нь яг. Лензэнд нь ямар нэгэн ус орсон юм бол ерөөсөөр харагдахгүй байна. Маш зүгээр. За тэгээд сая зураг дарахад тэр яг shutter sound нь ямарч байсан. Тэг ямарч байсан. Зүгээр байна. За ямарч байсан. Тэгээд баахан муухай юм дасгаад тэгээд усан дуугаад амар гоё цэвэрхэн болчлоо. Одоо хэдүүлээ яг жинхэнэ яг одоо нэг IP-ийнх нь яг үзүүлэлтээр яг 30 минутанд яг усанд яг хийх юм бол яах вэ гэдгийг тестлэх дутуулдлаа. За энэ видеоны хэсгээрээ хэдүүлээ яг хуцаа яг 10 минутаар нийт 3 удаа яг одоо яг живүүлнэ. Тэгээд энэ дээр ямар ч секундометрээр тавьчих. Тэгээд цаг дарж эхлээл яг эхний 10 минутаа яг ямар ч байсан. Яг энэ одоо дөрвөс ус руугаа хэдүүлээ хийнэ. Тэгээд бас дахиад нэр ус айгүй угаасаа хамгийн өвгөн л угаасаа энэ тэгээд гайг байгаа даа гэж бодож яг одоо бүх угаасаа нөхс өрөө нь угаасаа одоо угаасаа ус орно. Тэгээд за тэгээд одоо эхлэе да. 4 3 2 1. Oh my god. За уц маань өвсөн гараад ирлээ. Ууш арчи та. Сайн ингээд сэрхгүй бол ямарч байсан. Хэдэ иймэрхүү байна. Та нарт яаж харагдаж байна? Тэгтээсээ яас яг дөнгөж гаргаж ирээд дуурж байгаа нь ямарч арай өөр сонсогдож байна. 10 минут хийсэн нөлөөлсөн л юм шиг төс ямарч сонсогдож байна. Ямарч байсан сайн. Дөнгөж усаас гаргаж ирээд яг энэ товчон дээр дарахад бас нэг арай өөр сонсогдсон надад л авсан. Ямар ч үсэн хэвлээ. За ямар ч үсэн Face ID-ийн ямар ч үсэн ажиллаж байна. За хэдүүлээ камерыг энэ дэхтэй хамгийн чанга дээр байгаа л. Надад яг shutter sound нь арай бүдүү байгаа юм шиг. Одоо ямар ч сонсогдож байна. Дээдлийнх нь камер нь зүгээр байна. Энэ тестийг хийсэн өмнө нэг YouTube дээрээсээ нэг буцаад нэг гэрснийхаа хэдүүлээ юмнуудыг YouTube дээрээс тавьчих. Гэтэ спикер нь бол ялимгүй муу болт юм шиг сонсогдож байна. 160 гэрсэн. Нэг хэдүүлээ тавьчих. Хамгийн чухал. Ер нь хангалттай л зүгээр байна да. Миний бодлоор л зүгээр л шүү байна. Зоос айгуул сайн л юм байна л да. Би бол яг яалчгүй нэг жоохон ч гэсэн дефект гаргах гэсэн. Тэгээд сая идэхтэй спикер нь бол яг хангалттай сайн сонсогдож байна. Тийм ээ, хангалттай сайн байна. За тэгвэл одоо бичлэгийнхаа 2 дугаар хэсэг рүү одоо хэдүүлээ. Орё да. За тэгээд сая яг нөгөө нэг
товчлуунууд нь яг зүгээр дарагдж гин үү, гажсан юм байна уугүй юу гэдэг юм бол шалгасан. Товчлуунууд нь бол яг бүгд ямар ч байсан зүгээр байна. За тэгээд уул нь бол яг 10-аар яг 3 удаа хийж бодож исэн. Тэгээд эхний 10 дээр нь ингээд зүгээр авч хэдүүлээ шууд 20-оор л одоо ямар ч байсан хийж ий та. Яг ингээ хийж явах мөчтэй бөмбөглөг гарч ийн үгүй юу гэдгийг л бол сайн харах хэрэгтэй. Тэгээ бөмбөглөг гарахгүй бол ер нь бол утсан дотор чинь яг ус ингээд нэг бөмбөглөг гаргачихлаа. Нэг бөмбөглөг сая яг микрофоных нь юунаас яг сайн гарсан. Тэгтээ гайг баха уцаа хэдүүлж байгаа юм тэгшлээ тавьчих. Яг нүуник дахиад яг гарч ирэх мөчид яг спикерээс нэг дуурж байгаа тэр яг юу дуу нь ямар хөө сонсогдсон гэдгийгс одоо би аягүй их одоо гайхаа гэж ганц гайхаж байгаа юм гэвэл ямар ч 10 секунд үлдлээ. 9 7 6 амар сул сонсогдож байна. Амар сул сонсогдож байна. Ленз рүү ус ороогүй байна. Тийм ээ, ленз рүү ус ороогүй байна. Яа бурхан яа. Лензнээс нь л агаадсэн. Ленз рүү ямар ч ус ороогүй байна. За ямар ч ус арчиж жаад. Спикер нь цаашаа орсон байна тий. Яалтчгүй л угаасаа спикер л орно л та. За тэгээд яг би яг лензэнд нь л хамгийн их яг санаа зовж исэн. Тэг ямар ч үсэн лензэнд нь ус огт угаасаа ороогүй энэ тэрэнд нь их баяртай. Тэгээд сая тэгтээ яг спикер нь бол нилээ асуудалтай сонсогч. Тэгтээ яагаад ч юм мэдгүй тэр нь бол надад ерөөсөө асуудал биш юм шиг санагдаад байна. За ямар ч үсэн уцал ямар ч үсэн угаасаа зүгээр байна. Камерын арай ямар ч уртлынх нь камер нь зүгээр байна. Яг шатар саунд нь бас айгүй бүдэг сонсогдож байна. За хэдүүлээ яг урт талынх нь камерыг шалгая. Урт талынх нь камер нь зүгээр байна. Одоо яг спикерийг дахиад дуурахаасаа өмнө YouTube руу хэдүүлээ ороод 165 Гц-ийн хаймыг сонсгоё. Спикерийн хамгийн чанга дээр нь тавьж агаад сая нэг усны гарч байгаа нь бүр амар сайн сонсогдлоо. Тийм учраас ямар нэгэн байдлаар унгаас нь л бол заавал одоо яг энэ бичлэгийг ч юм уу эсвэл яг шорткат дээрх нэг үйлдэлээрээ суулгаж болно. За юмч миний бодлоор одоо яг хийх юм хийцэн баг. За одоо нэлээд гайг өгч чинь ер нь бол нэлээд усын сайн ингэж хэсэрч хагаад за одоо яг эхлээ хийл сайдын сонсгоё. Бас яг өөрөөр нь ингээд дуурахаар бас ус гарсан сая сонсогдлоо. Одоо ер нь бол гайгүй байна. Тэгэхээр ямар ч. Миний бодлоор л зүгээр л болчих шүү дээ спикер. Энд ихтэй арай амархан уу? Энд ихтэй бас арай амархан уу? Ингээл зүгээр л нэсдэг хийн санах. Тэгтээ сони юм аа. Зүгээр хэдийн юм. Ихтэй За тэгээд ямар ч байсан яг усны тестийн бичлэгийг ямар ч байсан үзсэн баярлалаа. Тэгээд ямар ч байсан сая яг дээрээс нисэн болсон баах юм асгалаа, шүвшөөрөнд хийлээ. Яг крантны усанд гоожулж яхад нь одоо цуг дүүрж үзлээ. Усанд бүтэн 30 минутаар. Би бол 10 минутаар 3 хоног гэж үзсэн. Тэгээд эхний 10 минутаар нь гайгүйсэн болохоор нь
20 минутаар нь хоёр дахь нь шууд нэм бүсийг хийчлээ. Тэгээд би бол ямар нэгэн гажиг гарах л бах та гэж ерөн дотор айж исэн. Тэгээд ямар ч байсан зүг зүгээр байна. Тэгээд сэтгэл ямар ч байсан хөдөлгөж чадлаа. Тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд усны тест ямар ч байсан амжилттай хийгдлээ. За тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа Apple-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой иймэрхүү нарийн тестүүдийг одоо хэдүүлээ харцгааж явна. Тэгээд цугбайсан баярлалаа. Баяртай.